За 2 дугаар сарын 1-ээс автобусны үнийг 1000 төгрөг болгон нэмэгдүүлж 3 удаа дамжин суух эрхтэй болгосон. Тэгвэл өнгөрсөн 1 дугаар сарыг 2 дугаар сартай харьцуулахад нийтийн тээврийн орлого 1 тэрбумаар өсөж иргэдийн дамжин суулт 3 дахин нэмэгдсэн байна. Тодорхойлбол 2024 оны 2 дугаар сард нийтийн тээврийн сарын орлого 2 тэрбум төгрөг байсан бол 2025 оны 1 дугаар сард 3.1 тэрбум төгрөг болжээ. Харин төлбөр нэмсэн 2 дугаар сард 4.2 тэрбум төгрөг болж өссөн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны мөн үеэс 2 тэрбумаар 1 дугаар сарын орлогоос 1 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн орлого нэмэгдсэн байгаа юм а. Дугаар сарын орлого 4.3 тэрбум төгрөгийн орлого олж 12.3 сая зорчилтыг бид нар хийсэн байгаа. За энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол орлогын хэмжээ 2 дахин нэмэгдсэн. Зорчилтын тоо бол 2.6 сая зорчилтоор нэмэгдсэн ийм үзүүлэлт гарсан байна. За энэ оны 2 дугаар сарын энэ үзүүлэлтийг өмнөх 1 дугаар сартаа 25 оны 1 дугаар сартаа харьцуулж үзэх юм бол за орлого 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зорчилтын тоо бол 334.1 мянган зорчилтоор нэмэгдсэн ийм үзүүлэлт гарсан байна. Тэгвэл иргэдийн дамжин суулт 3 дахин нэмэгдсэн байна. Автобусны төлбөр нэмэгдэхээс өмнө сар давхурдсан тоогоор 1 сая иргэн дамжин суудаг байсан бол өдгөө 3 сая иргэн дамжин сууж байна. Энэ нь дамжин суулт нэмэгдсэн гэхээсээ илүү өмнө нь иргэд дамжин суухдаа тэр бүр карта уншуулдаггүй байсан, мөн 30 минутын хугацаанд дамжин суух эрхтэй байсан зэрэг нөлөөлж байгааг алтныхан хэлж байлаа. Харин зорчигчдын тоонд төдийл өөрчлөлт ороогүй байна. Тэгвэл автобусны үнэ олон дамжин суултын талаар иргэд дараах байр суурийг илэрхийллээ. Ганцхан явбал жоо хохиролтой л хат. Тэгээ би бол өдөр болгоод одоо хоёр суулгаа ярьж очих болгоо хоёр авдаг болохоор яг болж байгаа. Ажлаасаа орой буугаад явах юм бол ерөнхийдөө 2-3 дамжиж байгаа. Тэгэхээр ч бас зарим үед л хэцүү л багт. Энд тэнд очиод карта зарим газар цэнэглэж өгөхгүй болохоор бас хэцүү л. Юу мянгаар нэг 2-2 болоод 4 дамжихад тажгүй болно шиг л гэж байна. Ганцхан автобусанд цоохоод одоо 1000 төгрөг төлөхөөр ч бас цааш ч гэсэн ер нь жоохон хэцүү л ах. 500 байхад л хэцүү байсан юм чи одоо 1000 болчихсон шин бүр л хэцүүш. Бүх юмны үн нэмэгдчихэд байхад тэгэл одоо 4 удаа хүн өдөр ажилтаа бол ингээл 4 удаа яваал тэр дамжин суулаа гэдэг нь дуусчихна. Тэгэл дахиад 1000 төгрөгөөр бараг өдөрт 2-3 мянгаар явах болчиход байгаа байхгүй юу.